1-р дэвтэр 9-р бүлэг Хяхтын 3 улсын хэлэлцээр. Орос хятадын тунхаглал байгуулагдсны дараахан 1913 оны төгсгөлөөр Монголын ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн хаант Орос улсад айлчлалаа. Оросын байр суурийг өөрчлөн Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх горилго монголчуудад байсаар байсан юм. Иймээс ч хүрээний засгийн газар Сайн ноён ханы айлчлалд баггүй горилго тавин хүлээж байлаа. Түүний айлчлалын гол зорилго нь Өвөр Монгол баргыг Монгол улсын бүрэлдэхүүнд нэгтгэх, Өвөр Монголд байлдааны үйл ажиллагаа явуулж буй цэргийн тусламж авах, Монгол улсыг хүлээн зөвшөөрөх талаар бусад гүрний элчин сайд нартай уулзах явдал байв. Намнансүрэн дагалдан Өвөр Монголын засагтман удаа явсан нь Өвөр монголчуудын хүсэл зоригийг илэрхийлэх явдал байлаа. Мөн гадаад яамны дэд сайд хичээнгүй гүн цэрэн дорж, даалан пунцэг дорж, цэвэн жамсраануу нар бүрэлдэхүүнд нь оролцсон явсан байна. Сайн ноён хан хаант Оросын сайд нартай уулзснаас гадна 2-р Николай хаанд бараалхжээ. Тэрээр Николай хаанд бараалхахдаа эрхэм улс манай Монгол улс байгуулагдсныг хятадд хүлээлгэн 3 этгээдээр хамт нийлүүлэн хэлэлцүүлсүгэ. Гагцхүү солилцсон бичигт манай язгуурын нутгийг хятадын гисэн ба нэг үндэсний Өвөр Монгол ба эдүгэ дагаар орсон олон монголчуудыг хамаагүй болгосон эл хоёр зүйлийг хэрхэвч хүлээж чадахгүй гэж хэлжээ. Николай хаан, танай Монголд тусал гэж засгийн газарт хэлнэ. Харин та нар их улс болох гэж бүү яар. 3 улсын хэлэлцээрийн үед Оросын төлөөлөгчид танайд ашигтай бодлого барина гэсэн байна. Оросын тал нь Орос хятадын тунхаг бичигт тусгагдсан байр суурийг хамгаалж 3 талын хэлэлцээр явуулах, халах Монгол хятадын Свизерийн эрхийг хүлээн зөвшөөрөх, Өвөр Монголд байгаа Монголын цэргийг эргүүлэн татах зэрэг байр суурийг тулгасан юм. Гадаад хэргийн дэд сайд Цэрэн доржийг Орост элчин сайдаар үлдэх Монголын талын саналыг ч хүлээж авсангүй. Санхүүгийн зээлэг авах Монголын талын саналыг удтал цааргалж байснаа 3 сая рубль 30 жилийн хугацаатай өгөхөөр шийдвэрлсэн боловч мөнгөний зарцуулалтыг хянах зорилгоор Оросын сангийн яамны түшмэл томилно гэснээс болж дахин маргаан дэгдсэн байна. Зөвлөх авахгүй тохиолдолд зээл өгөхгүй байх хэмжээнд хүрч асуудал яригдсан тул Монголын тал Козиныг засгийн газрын зөвлөхөөр авахар болжээ. Козины зөвшөөрөл айжмдаа монголчуудын дунд гоожин авах гэсэн үг болон үлджээ. Сайн ноён хан нэлээд бухимдаж, бидний Монгол анхан цагаас Оросын хамгаалалд түшсэн учраас эдүгэ 3 жил болсон ч бусад улсад горилон одсонгүй. Дэмэл итгэж явсаар санамсаргүй хятад руугаа хувилдан эзэрхэг гэрээ байгуулагджээ. Чоны амнаас дутааж барын аманд орж 2 улсад хэмэх мэт хуваагдах нь илэрхий гэж хэлж байжээ. Орос зөвлөх авахаар болсныг дуулсан даалам цэрэн чимэд ихээхэн бухимдаж, Сайн ноён хан арай галзуураагүй байгаадаа Орост ингэж хамгийн атгуулах гэж хэмээн гасалжээ. Оросын зөвлөх авах асуудлыг хүрээнд байсан Орос консулын газрынхан санал болгож, эстэгвэс монголчууд хөрөнгө мөнгөд гамгүй хандаж өрн таран хийн гэж Петербургт сануулж байсан ажээ. Сайн ноён хан Намнансүрэн Петербургт байхдаа Англи, Америк, Япон, Швейцар, Франц, Герман, Итали, Турк, Голланд, Дан, Австри, хятадын элчин сайдын яамдад нот бичиг явуулж харилцаа тогтоох эрмэлзлэн илэрхийлсэн байна. Нот бичгийг хятадын элчин сайдын яамнаас бусд нь хүлээн авсан боловч хаант Оросын байр сууриас хамааран бүгд хариу өгөөгүй байна. Сайн ноён хан Намнансүрэн айлчлалаар Петербург мордохын өмнөхөн Япон хятадын төмөр замын ажилтан Кодама гэгч хүрээнтэрж уулзсан ажээ. Кодама хүрээндрэд богд хаанаас бусад Монголын эрх баригчдтай уулзаж Японы байр суурийг тайлбарлаж явжээ. Намнансүрэнгийн өргөөндрсөн Кодама Намнансүрэнд хүндэтгэл үзүүлэн бөхийж дурсгалын зүйл гардуулаад ширээний ард туглан суув. Намнансүрэн, таны хүрээндрсэнд их талархаж байна. Монгол улс Японы эзэнт хүрэнтэй харилцаа тогтоохыг эрхэмлэн чухалчилж өнгөрсөн жил дотоод яамны сайд даалам цэрэн чимдэг илгээсэн боловч хурц завдалгүй зам зуураас буцаж ирсэн билээ. Гэхэд Кодама бүхийж яслаа.
Орос улстай байгуулсан тохиролцоо ёсоор Японы тал шууд гадаад Монголын хэрэгт оролцох боломжгүй тул даалгаврыг хүлээн авах боломжгүй байсан билээ. Манай Мицуй Пус Монголд төмөр зам байгуулах санаа гарган хөөцөлдөж байгаа юм. Энэ асуудлыг Японы эзэн хааны засгийн газар дэмжиж байгаа. Хэрв Монгол улс ийм төмөр замыг дэмжвэл Өвөр Монголд хятадын нөлөө хязгаарлахад Японы тал анхаарах саналыг бид тавьж шийдвэрлүүлэхийг чармай хэмээн Намнан сүрэн Монголын асуудлаар 3 улсын хэлэлцээ эхлэх гэж буй. Энэ хэлэлцээнд Өвөр Монголыг оролцуулан ярих санаа Монгол улсад байгаа. Ийм хэлэлцээ хэлбэл Япон улс 4 дахь тал болж оролцох боломжтой эсхийг лавлбал сайн байна гэсэн Кодама. Таны саналыг бид Токиод уламжилж ярилцсан хөөцөлтий гэжээ. Японы тал Монголын асуудлыг сонирхож байгааг мэдэрсэн сайн аяхан Намнан сүрэн Оросд байхдаа Оросын гадаад явдлын яамаар дамжуулан Японы эзэн хаанд хаягдсан богд хааны цагтлыг өгчээ. Энэхүү цагталд Кодама Өвөр Монголд төмөр зам барих замаар хятадын цэрэг орохыг зогсоох санал хэлснийг дурдж саналыг дургуйцэхгүй. Өвөр Монголд хятад цэрэг орохыг зогсоож хоёр Монгол алстай нэгдэхэд тус болохыг хүссэн байна. Оросын тал Токиод суугаа эчин сайдын яамаараа дамжуулан энэ цагтлыг уламжлахдаа Монгол улс Японтой шууд харилцаа тогтоохыг оролдох нь зохимжгүй гэж үзэж байгаагаа дахин илэрхийлсэн бөгөөд Японы гадаад явдлын яам энэхүү Кодама гэгч засгийн газрын төлөөлөл биш гэж тайлбарлан захидлыг задлалгүйгээр буцаан өгсөн ажээ. Ийхүү Японыг Монголын асуудалд татан оруулах оролдлого бүтэлгүй болсон байна. Сайн аяхан Намнан сүрэн Оросд айлчилж ирсний дараа Монголын асуудлаар 3 улсын хэлэлцээнд оролцохоос өөр замгүй болсныг монголчууд ойлгов. Хэлэлцээг тойрон лам ноёдын хоорондын зөрчил хурцтаж байсны илрэл нь даалам цэрэн чимдийг баруун хязгаарыг тохинуулах сайдаар томилж явуулснаар илэрчээ. Дааламч баруун хязгаар явах замдаа учир битүүлгээр нас баржээ. Нөгөө тэгүр гадаад явдлын яамны сайд Чингүн ханд дөржиг төлөөлөгчийн тэргүүнээр томилоог нь Орос талд буулд хийх магадлалтай гэсэн хардлагаас болсон байж болох юм. 1914 оны 8 дугаар сараас 1915 оны 5 дугаар сар хүртэл Хяхтад Монгол Орос хятадын 3 улсын хэлэлцээр явагдлаа. Өмнө нь 1727 онд буурын хэлэлцээр хэмээн явагдаж Манж Оросын хэл буюу Монгол Оросын хойд хэлийг тодорхойлох хэлэлцээр явагдаж байсан Хяхт хот дахин Монголын түүхэнд чухал үүрэгтэй хэлэлцээ явагдах газар болжээ. Хэлэлцээ эхлэхээс өмнө Бээжинд их Оросын элчин сайд Крупенский хүрээнд дэх консул Миллерийг Бээжинд дуудаж хэлэлцээний талаар үүрэг өглөө. Александр Янович хятадын төлөөлөгчдийг дэслэгч генерал Бигуй Фан ахлах юм байна. Түүнийг ерөнхийлөгч Юан Шикай хүлээн авч уулзаад Орос хятадын мэдээллийг хүлээн зөвшөөрөх, Монгол улсын тусгаар тогтнолыг хүчингүй тооцох, олнон өргөгдсөн гэсэн он тоолыг хүчингүйд тооцох, хаан цолыг хэрэгсэхгүй болгох зэрэг үүрэг өгсөн мэдээтэй байна. Бид ямар ч тохиолдолд Орос хятадын тунхаглалд суусан зарчмыг хоёр талаар зөвшөөрүүлэх хэрэгтэй байна. Гэхэд Миллер сайн ноён хаан буцаж ирснээс хойш монголчууд гарцаагүй байдалд орсон гэдгийг ойлгоцгож эхэлсэн шиг байна. Даалам цэрэн чимэг хүрээнээс зайлсан сайн хэрэг болж Оросыг эсэргүүцэгчд цөөрсөн. Чингүн ханд доржтой би ийш ирэхийн өмнө уулзаж ярилцахад Өвөр Монгол баргын асуудлаа дахин тавих бодолтой байгаа нь ойлгогдсон. Энэ талаар Оросын байр суурийг түүнд хэлэхэд их л бухимдаж байна лээ. Богд хаанд тэрээр хэд хэдэн удаа бараалхаж Оросын байр суурийг олонтоо тайлбарлсан. Богд хаан түүнд талгүй болсон гэж манай орчуулагч Цэрэмпило дуулсан байна. Мөн хүрээнд байгаа Өвөр Монголын ноёд 3 улсын хэлэлцээнд Өвөр Монголын асуудал хөндөхгүй болсон сургаар сайн ноён хан Чингүн нарыг буруутгаж тэдний аминд халтах гэж бодож байгаа гэсэн мэдээ бид Буряд сургагч нараас авсан гэж тайлбарлав. Крупенский Оросын талд нааштай ханддаг ноёдын аминд халтах гэж буй мэдээг монголчуудад хэлэх хэрэгтэй. Сүүлийн үед хүрээнд хятад худалдаачдаар дамжин тагнуулын ажиллагаа идэвхжсэн гэсэн мэдээ бидэнд байгаа. Зарим нь Японы тагнуулын албанд ч зүтгэж байгаа бололтой. Сараевод Австро-Унгарын хан хүү Фердинандын аминд хүрсэн асуудал их дайны эхлэл болж мэдхээр байгаа. Германд цэрэг татлага эхэлсэн байна.
Иймээс Монголын асуудлаар гурван талын тохиролцоог эзэслэж, дорнод хилэн аюулгүй болох нь чухал бай. Монголын талаас хэлэлцээг ахлах хүн томилогдсон уу гэж асуужээ. Миллер шинээр томилогдсон дотоод яамны сайд даалам дашчвыг томилох сурагтай. Гадаад яриа хэлэлцээнд оролцож байгаагүй хэцүү хүн томилогдох нь гэж болгоомжилж байна. Гэхэд Крупинский Монголын талд чадвал нөлөөлөх хэрэгтэй. Болж игэл өмнөх хэлэлцээнүүдэд оролцож байсан туршлагатай манай байр суурийг хүлээн зөвшөөрөх хүн байвал сайнсан гэжээ. Хаант Орсын төлөөлөгчид Орос хятадын тунхаглалын дагуу хятадын суверенитетийг хүлээн зөвшөөрүүлэх Оросын онцгой эрхийг Монголд хадгалан үлдэх зорилго тавьж оролцжээ. Хятадууд өөрийн суверенитетийг баталгаажуулах, Монголын тусгаар тогтнолын альва шинжийг хүлээн зөвшөөрөхгүй байх зорилготой очсон бол монголчууд өөрсдийн автономит эрхийг баталгаажуулах, өвөр Монгол болон баргыг Монгол улсын бүрэлдэхүүнд оруулан тооцох зорилго тавьж оролцсон ажээ. 9 сар гаруй үргэлжилсэн энэхүү хэлэлцээний гол маргаан нь автономийг хэрхэн ойлгох, богдож явсан дам хутагтын нэр цол ямар онтоолыг хэрэглэх зэрэг асуудлыг тойрон болсон байна. Хэлэлцээний эхэнд даалам дашчив Монгол улсыг тусгаар улс биш гэж мэдэгдэх боломжгүй. Мөн өвөр Монголыг Монгол улсын бүрэлдэхүүн тооцох зүйтэй зэргийг шаардсан мэдгдэл хийсэнд хятадын төлөөлөгчдийн тэргүүн Бийгүй Фан Орос хятадын тунхагийг сануулж түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бол монголчууд яах гэж ирснийг нь лавлаад ав. Маргаан даймжирч мухардалд ороод ирмэгц хятадууд монголчуудыг хэлэлцээнээс хасч Оростой шууд хэлэлцээ хийх санал тавив. Миллер нэг талаас зөрүүлээд байгаа монголчуудыг ухуулах, нөгөө талаас хятадуудад шахалт үзүүлэх хэцүүхэн даалгавартай тулгарчээ. Даалам дашчив хэлэлцээнд гүйжүүлээд байсан тул Оросууд түүнийг солихыг хүрээнээс шаардав. Оросын шахалтанд орсон хүрээний засгийн газар арга буюу даалам дашчвыг Эрдэнэ Жонман ширнэн дандангаар сольжээ. Олон улсын харилцааны мэдлэггүй гэж боддог байсан монголчууд хэлэлцээний үеэр чамгүй сайн мэдлэгтэйг харуулсанд Миллер ихээхэн гайхав. Маргаан болж байсан сэдвүүдээр хятадын тал Монгол улс тусгаар тогтнолоос ухарсан мэдгэл хийхийг удаа дараа шаардсан ч Монголын тал эсэргүүцсээр хэлэлцээрийн ерөнхий агуулгаар үнэн хэрэгтээ тусгаар тогтнолтой тэнцүү гэсэн утгатай болж байгаа гэсэн Оросын төлөөлөгчийн үгэнд сэтгэл ханажээ. Монголчууд гадаад Монгол гэдэг нэр томьёо хэрэглэхгүй, Монгол гэж нэрлэнэ гэж зүтгэхэд хятадууд государство гэдэг үг хэрэглэхгүй, страна гэдэг үг хэрэглэнэ гэж маргалдав. Мухардалд ортлоо маргасны эцэст Миллер хятадуудтай тусдаа хэлэлцээ хийж байж Монгол ихтер хэмжээтэй эзэрххийг үлдээж Орос хятад ихтер Францаар автономит гэж бичгээр болж тохиролцож байж санав. Автоном гэсэн үгийг хятадын тал өөртөө засах, Монголын тал өөртөө эзэрхэх, Оросын тал хэмжээтэй эзэрхэх гэх мэтээр тайлбарлаж нэгдсэн байр сууринд хүрэхгүй байсан тул Франц хэлний автоном гэсэн үгийг хэрэгжилжээ. Олон удаа мухардаж байсан хэлэлцээнд бухимдсан хятадын төлөөлөгчид хэлэлцээгээ орхин буцах санал Бээжинд тавьсан боловч Японы 21 зүйлт шаардлагад тулгагдан манжуурт байлдааны байдалд орчих гээд байсан хятадын засгийн газар ямар ч чадахгүй хэлэлцээг дуусгахыг үүрэг болгосон байна. Хаан цул болон онтооллын хувьд ихээхэн маргалдаж хятадын төлөөлөгчдийн тэргүүн дэслэгч генерал Бийгүй Фан дорн зүгийн улсуудын үзлийн дор Богд хааны цол улсын засгийн он хоёр хэмжээтэй эзэрхэхийн утгыг зөрчинө гэж мэдэгдэж байна. Дорны уламжлалаар хаантай байж тэр хааныг ширээнд залсан өдрөөс онтооллон тоолдог нь тусгаар улсын шинж гэж үздэг байсан тул ийхүү ширүүн маргаан өрнөжээ. Хятад улс 1912 оны 1-р сарын 1-ээс Минто хэмээх тоолол хэрэглэж байсан юм. Эцэст нь олноо өргөгдсөний гэсэн тооллыг хэрэглэхгүй. Монголын уламжлалт он тоолыг хэрэглэхээр болж Богд хааны цолыг орос хэлээр повелитель гэж бичгээр болж тогтжээ. Ингээд хэлэлцээрийн эхэд дундад улсын 4-р оны 6-р сарын 7 гадаад Монголын хөхөгчин туул ажлын зуны тэргүүн сарын 25 гэж бичсэн байна. Хяах тэнгэрээр Монгол улс автоном эрхийг хүлээн зөвшөөрч өөртөө эзэргсэн гадаад Монгол гэсэн нэр томьёог авч хил хязгаараа халах 4 аймаг их шавийн нутаг ховдын хязгаараар зааглуулснаар өвөр Монголыг нэгдэх зорилгодоо хүрч чадаагүй. Гэхдээ ямар ч чадахгүй хоёр хөршөөр Монгол улс өөрийн нутаг дэвсгэртэй, хил хязгаартай, хаантай, гадаад гэрээ байгуулах эрхтэй, Монголын нутагт хятадын цэрэг иргэн сууршуулахгүй байхыг тохиролцож чадсанаараа ургаш шалхан болсон гэлтэй. Гурван улсын хэлэлцээрийн үр дүнд Орос тавьсан зорилгоо биелүүлсэн тул сэтгэл ханамжтай
Хятад Монголын автономийг хүлээн зөвшөөрсөндөө сэтгэл гонцгор байсан бол Монгол тусгаар тогтнолоо баталгаажуулж чадаагүйдээ мөн сэтгэл дундуур үлдсэн. Хэлэлцээнд явах Монголын төлөөлөгчид Богд хаанд бараалхаж хяагтаас захих зүйл бие эсхийг асуухад нулимж байх аятайхан сав авчраарай гэж загсныг харахад энэхүү хэлэлцээнд ямархуу байдлаар хандаж байсан нь харагддаг. Нэг үгээр хэлбэл сансандаа хүрсэн шийдвэр гаргуулж чадна гэдэгт Богд эргэлзэн суусан аваа. Ийхүү 1911 онд эхэлсэн Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл дундад иргэн улсын автономит хязгаар үнэн хэрэгтээ хаан Турсын нөлөөний бүс болсноор нэгэн үе шатнд өндөрлөв. Хүнд бэр хатуу тэмцэлтэй үеийг туулан манж гүрний бөглөг хязгаар тооцогдож явсан Монгол орн автономит хэрэгтэй болсон нь урагшаа нэг алхам болсон билээ. Гэхдээ удалгүй Октябрийн хувьсгал, Оросын иргэний дан, Хятад дахь цэргийн эрхтнүүдийн тэмцэл гэх мэт түүхийн олон нухчаа Монгол орныг хүлээж байлаа. Монголын тусгаар тогтнолын төлөө амь насаараа дэнчин тавьж тэмцэж явсан олон эх орончдын хувьд ч энэ тэмцэл их үнэтэй туссан юм. 1915 оны дунд гурван улсын хэлэлцээр дуусахад 1911 оны үйл хэргийн эхэнд тэмцлийг удирдан толгойлж байсан ноёд лам нарын ихэнх нь учир битүүлгээр бусдад хорлогдсон алтан амиа алдсан байлаа. 1911 оны төгсгөлд Дүшэт хан Дашням, 1912 онд Засагт хан Содном Равдан, 1913 онд Хорчны Бентван Гончигсрун, 1914 оны хавар Даалам Цэрэнчимд, зунан Далайван Гомсрон нас барж 1915 онд Чинман Ханддоржийн амь насанд зэрлэгээр халдаж Түшээдвэн чагдарж ав мөн 1915 онд учир битүүлгээр нас баржээ. Чинман Ханддорж 1915 оны цагаан сарын шөнийн 8-нд Богдын ногоон ордонд дайлаганд ороод гарч явхад нь үл таних хоёр хүн хөдлөн давхиж дашуураар толгойг нь бяц зөхөн алсан гэгддэг агаа одоогийн инх тайвны гүрний урд багны орчимд өглөө олджээ. Түүнийг Богд хаан хорлож алсан гэсэн ойлголт социализмын үед эренчний үүрийн туяар манаас олон түмний дунд үлдсэн боловч одоо хүртэл бүрэн баримт нотлогоогүй хэвээр байна. 1919 онд бичигдсэн Гадаад Монголын автоном ба амгалан байдлыг тусгах бичигт манай Богд эзэн хааны шадар сайд, Даламит ухаан төгөлдөр дайчин ванг бас ухургүй банд нар, эрлис нар архиар согтоож алсныг хинч үл мэдэх газаргүй гэж бичсэн аж ахуй. Тухайн үед хүрээний Орос консулын газрын хэрэг эрхлэх газрын дарга Хёнин цахар төмд иргэдээ сайн ноён хан Чинман нарыг өвөр Монголын гурван улсын хэлэлцээрээс хассны буруутан болгон тодруулж баривчлан хороо хувилдаан хийж байна гэж Монголын гадаад яамд албан ёсоор мэдэгдэж байжээ. Ямар тач чадгүй Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсан цогтой эх оронч нар амь насаараа хохирсон нь Монголын тусгаар тогтнолын хөдөлгөөнд томоохон цохилт болсон билээ. 1919 оны ихэр сайн ноён хан Намнансран нар учир битүүлгээр хорлогдсон нас барсны дараа Монголын автономит төрийг үгүйсгэн буулгах үйл ажиллагаа улам эрчимдсэн. Гэвч манж дайчин гүрний захиргаанд 200-аад жил болсон ч Монгол орн үлдэж чадсан. Хөрш хоёр их гүрний аль алинтай нь улс төр дипломат олон улсын эрх зүйн хэрэг хэмжээнд харилцсан байж тусгаар тогтнолоо бүрэн болох агуу зорилгод алхам малхмаар ойртуулах замд дүүчээлэн явсан эрлэхэг зоригт эх орон чөвгүүдийн үйл хэрэг тэдний тэмцэл ялалтын түүх үргэлжилсээр байсан болгоо. Талдассан түүмэр 1-р дэвтэр төгсөв.